Гэрлэх ёслолын ордон олон аж ахуйн нэгж байгууллагатай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хосуудын хормын ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хосуудын гэрлэх ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар гэрлэх ёслолын ордонтой хамтран өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 3 хосын хормын ёслолыг зохион байгууллаа. Энэ хорвоод бусадтай хөл нийлүүл алхаж өөрсдийн амьдралаа бүтээж яваа залуу хосууд өнөөдрийнхүү гэр бүл төрөл төрөстөөрөө хүрээлүүлэн хормын ёслолоо үйлдэж байна. Болон хормын ордныхаа хамт олонд бас маш их баяр талархаж байгаагаа илэрхийлье. Ямар ч байсан тэгээд ажлаа сайхан хийгээд тэгээд нэг амьдралаа тэгээд аврагнда тэгээд нэг бид хоёр одоо хамт ажилд орох гэж хамт эрэхтэл ажилд орох гэж эрэхтэл бид хоёр бие бинийг харж анх танилцчихсан да. Даруухан төлөв санд нь л татчихсан да. Манай хүн нөгөө жоохон намайг бодуулж жоохон хардаг болохоор манай хүн чинь намайг ийш тийш хамт явах ийш тийш манай хүн авч явдаг. Тэгээд бид хормын ордонд маш орхомсон гэж бодож байсан. Тэгээд тэрийг дэмжиж тусалж оруулж байгаа бид хэд маш их баяртай байна. Өндөр галуунтай удрааж байгаа ах их баяртай. Ирүүлийн хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд өнөөдөр энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа бүх хүмүүст хүчний бэрхшээлтэй бүх хүмүүсийг одоо ингэж тэр болгон хормын ордонд орж гэрлэх ёслолын ордонд орж энэ сайхан аз жаргалтай дурсгалтай өдрийг ингэж өнгөрөх нь ховор. Тэгээд энэ боломжийг олгосон зохион байгуулж байгаа бүх хүмүүст нь баяр талархнаа илэрхийлье. Тэр ордон ажил хэргийн сугмаар хоорондоо холбоотой байж байгаа л. Тэгэл энэ бүсгүүтэйгээ тэг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг би ерөөсөө тэгж ойлгоогүй. Энэ бүсгүүд ямар нэгэн байдлаар ямар ч гэмтэлтэй байсан надад хамаагүй гэж бодоод хайр сэтгэлийн холбоотой болоод бид хоёр суусан. Одоо бид хоёрын дундаас ийм хоёр хөөрхөн цэцэг шиг охтууд төрсөн. Хүүхэн өөрийгөө хөгжүүлээд мэдлэг мэргэжлийн төвшин хүрж явах юм бол тэгэл сайхан ажил олол хийгээл амьдрах боломжтой л байдаг гэсэн. Дээр ч нөө арай хөнгөн бэрхшээлтэй болохоор голдуу нөгөө юмнуудаа их цуг хийдэг байсан янз бүрийн ажлуудаа ингэж бодоагүй байсан. Энэ жил төлөвлөгөө байсан гэдэг юм огцом баяртай мэдээ яриад битээр хийсэн болохоор их тулгуундоо их баяртай байна өө. Миний зорилго бол одоо би нэг марафонд явах гэж байгаа. Марафонда маш өндөр амжилт хүсье гэж бодож байна. Эмэгтэй хүн басных нэг даашин зөмсөх боломж өнөөдөр гарсан. Үнэхээр их баяртай байна. Хөгжлийн бэрхшээлээ ч гэсэн бусдаас ялгарах зүйлгүйгээр бас л хүн шиг адилхан энэ хормын ёслолыг хийх боломж олгосон хамт олон нь үнэхээр талархаж байна. Үнэхээр их баяртай байна. Хайртай шүү гэдэлж. Хайртай. Хамтдаа хайрлыг гэр бүлийн өдөрлөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг өгтөж зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр энэхүү галголомтой бадрам бие биендээ амлалт өгч албан ёсоор хормын ёслолоо хийсэн залуу хосуудыг аз жаргал эрүүл энх энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхэн өгтөж явах болтугай.